Геймер нэгэн болоод түүний аав мөнх эрдэн байгаа. За хоёр маань сандал дээрээ суугаад хөвчөө сайхан зүгээд аав нь туслаад хүн нэгүндээ. Яа за. Зя. Аха. Хайж гинөө. За хоёр маань сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Өглөөг яаж эхэлв? Өглөөг тэгэл яг л энгийн өдөр шиг л эхэллээ те. Би уул нь яг нэгүнийгээ хармаар байгаа байхгүй юу. Тэгээд надад энэ дэлхийд цаад болоод би яг ингэж харах гад. Чамд ярин сонсогч байна нэг нь. Сайн юм байна уу? За. За өөрчөөсөө өглөөг бас хэр төгжрээтэй төгжрөл бас бага байна. Гайгүй юу? Оо бас яг бай. Дэжгүй шүү. Дэжгүй. Нэг яг идүүл дуусаад бас гайгүй болж байна тийм буцаад. За тэгэхээр хоёр маань өөрсдөө бас илүү одоо дэлгэрэнгүй танилцуулаад дөрүлээ ярианд орё те. Яагаад бас манай студид хүрээ дээрөө те. Ямар юу хийдэг хүмүүсээ хинэнд геймер байгаад байна те. Би компьютер залтдаг. За нэгэн компьютер тоглосон. Хийж байгаа. Оо за ямар мундаг юм бэ? Нэгэн хэдэн настай лээ? 6 настай. 6 настай. Сургуульд явдаг уу нэгүнэ? За нэгдүгээр анги уу? Нэгдүгээр анги. За намайг бол мөнх эрдэнэ гэдэг. Эхнэр хоёр хүүхэн хамт амьдардаг. Тэгээд ер нь бол хийдэг ер нь яагаад энэ төр өдөр гэвэл бас нэг тоглоом ер нь бол махан багасаа нэг сонирхолтой байсан тоглоомонд. Тэгээд ингээд сүүлийн жилээр нэг хүмүүс том болоод тэгээд нөгөө намайг ингээд тоглодог байх үед ингээд өөр ингээд хараал ингээд айгуу дуртай ингээд хажуунаас орж ирээл ингээд зарим нэг үеэр ингээд би бодож үзье гээл. Тэгээл за ер нь бас одоо ингээд надтай хамт ер нь бас тоглол бас их гоё юм байна. Би ер нь өөрөө багасаа ер нь бас ингээд боддог лсэн л байна. Хүүтэй болоод хүүтэйгээ хамт тоглоно даа Монголд. Тэгээд яг тэр мөрөдөл маань одоо яг биелчээд амар гоё happy байгаа. Ууддаг гэхээр яг CS тоглодог байх юм шүү дээ. CS 2 go. Тий. Ер нь бол өөрт нь одоо хамгийн амархан байх гэж одоо анханаас яс. Тэгээд одоо ингээ Монголд гарч ирээл бүүн болоод тэгээл тэгэнгүүт манай хүүч нэг Монгол зээл би Монголцод орно те гэж тэгээл бэлтгэлээ гээл. Тэгээд би нөгөө эхэндээ анх нэг компьютертэй авах үед ингээл хаж хонсуулгаал ингээл зам нөхө бэлтгэлээ гэрээ гээл. Тэгээд ингээ сүүл рүү өөрөө компьютертэй болоо гээл. Тэгэнгүүт компьютертэй болгоо цаадаг үлжээг өдөрт ингээ баг бэлтгэлээ гэрээ заяаг бол. Тэгэнгүүт тэгээл нэг жоохон байж байгаа л би явж бэлтгэлээ лээ гээл. Хөөрхий. Одоо хизэнээс тоглосон гэсэн үг ээ тэгэхээр нэг 2-3 сарын өмнөөс л 11 сарын ихээр л тоглож эхэлсэн. Тэгэхээр бас одоо тийм одоо урт хугацааг бол өнгөрүүлэг байх нь тийм ээ. Тийм. Одоо л төлхөө хамгийн дуртай гоё тоглох дуртай тоглоом нэлнэ. Ямар тоглоомор тоглож байгаа нэг үү? Battlefield, Counter тоглоом, өөр тоглоом тоглож байгаа. Хамгийн дуртай нэлнэ. Байлтах нь уу? Хамгийн дуртай гоё тоглоом нь Counter CS ахын. Яг ч Монголд дарах юм байна. Counter. Шийч ямар тоглоом байгуулсан юм нөхөд тоглох дуртай? Battlefield. Battlefield. Энэ болохоор ямар тоглоом байх вэ? Энэ нь нөгөө сүүлд саяхан шинээр гарсан. Бид тэр анх ер нь Battlefield тоглож үзчихсэн. Тэгээд нөгөө Battlefield тоглоод тэгээ манай өөрөө бас ер нь нэлийн би анх нөгөө Counter Monster-с Battlefield-ийг тоглож байсан байхгүй. Дөнгөж шинээр гарч ирэх үед нь Warzone үстэй тийм үү? Биш Warzone биш. Battlefield 6 гэдэг нэг. Тэгээд тэрийг тоглуулад яасан чинь манай нэлийн сонирхолтой байш шүү. Тэгээл за болж байна гэх. Тэгээ битээр нэг анх нөгөө Reels Mills оруулаад ингэ явж байхдаа тандаа Battlefield-ээр тоглодог. Нэг үеэлтэйгээ үеэлэх найзтай хамт ингэ дөрвөлээ squad болоод тоглодог. Тэгээд тэгсэн чинь манай нөгөө хүмүүс ингээд айгу бас сони юм билээ л дээ зүгээр энгийн нөгөө байлддаг амар алдаг хүн гэхээсээ илүү нэг юм нэгэндээ тусалж байгаа ч юм уу нэгийг хэмжиж байгаа ч юм уу тиймэрхүү амар сонирхолтой. Тэгээ би тэр нөгөө хамгийн анх рилсээ оруулахдаа манай хүн ингээд би ингээд одоо тоглоомчд бол нөгөө нокрох гэж ярьдаг байхгүй нөгөө хөвтөд өгдөг. Тэгэнгүүт л очиод нэг нь очиод ингээд дэмнэд босгодог имчилгээ хийж байгаа гэсэн үг. Тэгээд тэгсэн чинь манай хүн намайг яг тэгж босгоод тэгээд аваа би туслая босгоё гэдэг. Тэгээ босгоол ингээд тэр хэсгээ битээр нөгөө 30
30 секунд штэ. Катла тавиад ингээ рилс болгосон чи амар хүндөрөөд. Тэг ялангуяа гадныхын хүүцээ тавь ямар мундаг юм бэ ер нь манай сквадаас хамаагүй дээр ишээ ингээ босгоод. Ер нь бол хүмүүс чинь нэг тоглолтын хүмүүс нэг илүү их нэг алах бусад хүмүүсийг алах өөрөө илүү их нэг амбицтай байдаг. Тэгээ тэнгуут нэг имжлэх гэдэг ч юм уу нэг харин ийм сул ройлуудыг нэг авах дургу байдаг. Тэнгуут манай уу болохоор нэг яг нэг аавыгаа босгоод гэсэн чинь амар хүмүүс төрөө. Хүмүүс одоо бол хүүхдүүдээ яаж утаснаас компьютероос хол байлгах вэ гэж боддог. За яаж одоо энэ утас дэлгэцэн хэрэглээг хянах вэ гэж их боддог. Одоо үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас боддог л баг. Тэгэхээр энэ дээр бас мөнхөртний хувьд бас ямар үзэл бодолтой байдаг вэ? Бүр хүүхдээ илүү бүр энэ одоо мэрэгчлийн тамирчин ч гэдэг юм эсвэл одоо ингээд тоглуулад байна шүү дээ тийм нэг тодорхой цаг хугацаанд. Тэгэхээр та ямар одоо үзэл баримтлалыг одоо барьдаг вэ? Би болохоор ингэдэй. Ер нь бол одоо мэдээж ингээд дижитал ертөнцийн гээл амар хөгжиж байна. Тэгээ ер нь бол энэс нэг амар холдуулаад бай гэж ер нь бол хэлхийг хүсдэггүй. Ягаад гэвэл ирээдүйд угаасаа л хүсвүсээгүй. Тэгээ энэний мэдлэгтэй байж ижил ирээдүйд илүү их одоо хол замыг туулна гэдэг ч юм уу, илүү амжилтанд хүрнэ гэдэг ч юм уу, энэ төлөв мэдлэгтэй байж иж. Тэгээд би болохоор нөгөө хүүгээ утсаар нь тоглоулдаг. Ягаад гэвэл нөгөө одоо Roblox гээл энэ Brain Rot гэл Brain Rot-ын талаар нэг сайн мэдгүй ч гэсэн ингээд хүүхдүүд одоо миний ингээл reels мэс ингээл битүүрийн юун дээр ингээ аккаунт дээр орж ирээд Brain Rot-аас ингээ хамгаалсан маань айгүй мундаг цундаг гэдэг. Яг сайн мэдгүй Brain Rot юу гэж юу юм болоо гэж судлаад өөрөө нэг хальтгаа ингээд үзсэн чинь наар ер нь Roblox дээр байгаа тэр их ингээд амар хар мянган тоглоомууд ингээл яга. Тэдэрт ингээд нэг хүүхдүүд ингээ бүр ингээ гүн автчихсан юм билээ л дээ. Тэгээд манай уу болохоор Roblox тиймэрхүү дөрөсөө тоглодоггүй. Яг одоо ингээ компьютер дээр. Тэгээд бас нэмэлтээр нэг хэлэх юм нэг хүмүүс ингээ амар их тоглоод байна гэж ойлгоод байдаг. Жишээлбэл бид тэр ингээд нэг reels ингээл оруулаад ингээд л ингээд 4-5 ингээд яг юм ижлэгийн өнцгөөс ингээд харагдаад байдаг. Тэнгүүтэл ингээл жишээгээд манай их чинь ингээл хараал. Өчиг над хүүхдийн фотолог солиултаа нэг фотологтой ямар их бисгэн дээр оруулдаг юм. Тэгвэл яг үндэ тэр чинь нэг 30 минут тий 30 минут тоглохдоо тэр нунаас ингээд таслаад авсан бичлэгээ ингээл баг 10 өдөр ч юм уу дараалуулаад оруулчихж байгаа байхгүй. Тэнгүүтэл тэр нэг ингээд нэг байнгын тоглоулаад байгаа юм шиг хүмүүст харагдаад байдаг. Яг үндэ би тэр чинь ингээд 7 хоногт үсрээл нэг 2 өдөр нэг 30 м тоглолно. Тэгээд заримдаа бараг тоглож амжихгүй. Ямар тэгэхээр яг цагийн хуваар их дүрмтэй байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр энэ дүрмийг бас нэгэн маань хэрхэн яаж хүлээж авдаг аавын зүгээс тийм яг энэ дүрм байгаа гэдэг 7 хоногт яг тэдэн удаа тэдэн минутаар гээд нэг юм гаргацсан байна шүү дээ. Тэгэхээр энийг бас хэрхэн яаж ойлгуулдаг вэ? Яагаад ингэж асууж байгаа вэ гэхэлэр юу гэдгийг хүүхдүүд ингээд нэг тоглолцохоороо тийм нэг жоохон аддикт буюу дондох гээд байдаг тийм. Би тогломоор нь шүү дээ. Үгүй би дахиад гэл ингээл байдаг шүү дээ. Одоо би жишээ нь өөрийнхөө хүүхдээр л яг ингээл бодоод байна л да. Тэнгүүт дүрм гэдэг зүйлийг бас ойлгуулах нь айгүй чухал байгаад байна л да. Таны хувьд энэ дээр хэрхэн яаж ямар одоо арга барилыг хэрэгэлдэг вэ? Би тэр ингэдэг нэг яг бүр амар нарийн дүрм гэж байхгүй. Нэг нарийн бүр цагийн хуваар өдөрт яг тэд мэд гэсэн юм бол байхгүй. Яагаад гэж нөхөр би тэр зүгээр ингээд ийм юу байдаг байхгүй юу? Зүгээр ингээд одоо өөрийнх нь завч хөлөө мөлөө тэгэл нэг хичээл сургуул гэдэг. Хамгийн гол нь эхлээд нэгдүгürt ирээд хичээл хийцэн байх хэвээр, даалгавар хийцэн байх хэвээр. Тэгээд тийм байх юм бол би ингээд чөлөөтөө өөрийг нь ер нь бол тоглол гэж яадаг байхгүй. Би аль болох ингээд хурдан ингээд бүр аим сайжруулаад хүүтэйгээ бүр ингээд хай төвшөнд цугтаа тогломоор шүү дээ. Тэгэж надад амар санагддаг байхгүй. Тэгээд аль болох миний хүү надаас илүү их ч юм уу цаг хугацааг ингээд тоглоод зарцуулсаа гэж өгөөд дотроо боддог. Гэхдээ манай хүү болохоор ер нь тийм биш. Тоглоомд бас бүр амар дуртай биш. Бас тэгээд нэг амар хорхоошоод байдаггүй. Одоо шинэ хүүхдүүд би хэрвээ би ингээд нэг орнд байсан бол аава би тоглоё гэл хичээлээс яриад хувцас солиод газ даалгавраа гэл намайг хийчээ тоглох гэсэн бол би газ хийчихэл одоо чинь нэг орнд байсан бол тоглох байсан. Тэгэнгүүт л манай уу ерөөсөө тэгдэггүй. Нэг байс хийж байгаа нэг зарим өдөр ерөөсөө огт тоглоом моглоо гэж хэлдэггүй. 2 хоног мөн ерөөсөө тоглоё гэж хэлдэг. Байж байгаа нэг хаяад нэг аава би бэлтгэлээ хийчээгээд тэнгүүт би тэгдэг. Хилэнгүүт нь баг баярлаад байгаа. Өөр нэг амар тийм хорхоошиж одоо юу гэдэг нь тэгж юусоо тоглолт. Тоглох гэхээс илүү бэлтгэл хийх гэж ярьдаг байх нь шүү дээ. Нэг маань их зөв тактикаар авдаг ярьдаг байна. Анхнаасаа битээр нөгөө уучлаарай яригдсан. Анхнаасаа битээр ер нь бэлтгэл хий гэж амар их яадаг гэсэн. Тэгэл ээж мэжтэй байх та битэр ингээл бэлтгэл хийн мэн нэгэл. Хоёр ямар зөв тактикаар яваад байна. Ээж талаас нэг үгүй хിവэргүй те. Энийг бас залуучууд маань сонсч ивэл те ер нь бол 5-5 эсрэг гарахтаа ч юм уу бэлтгэл хийгээд ирээгээд гаруулаас их зүгээр. Заримдаа
мэдэгдэн шүү дээ. Энэ аав нэг залтай юм хүүгээ аваад ингээд цогтоо тоглоод тэнгуут ээж нь бол бай гэхгүй юм. Бас гоё юм нэг юм аав хоёрын нэг юм quality time ч юм шиг те нэг талаараа нэг юм чанартай цаг гэх юм уу хамтаас нэг зүйлийг хийгээд байна шүү дээ тэгэхээр. Надад одоо би хүүгээ баг байхдаа ингээд бодсон яг ингээд за чи юу лээ яадаг бол манай хүүч одоо ингээд том болоод юу хэлээ гэл нэг амар хийх юм юмд амар санаа зовоол. Тэгэл ингээд нэг юм заримдаа ингээд эрэхтэй хүн чинь заримдаа ингээд нэг юм ганцаардах ч юм уу нэг юм дотгошоогоо юм ингээл байж тээ. Тэнгүүт л одоо ингээд хүн мань том болсон чи амар хантай болцсон тэгэл ингээд юм хийлэнгүүт л амар түшигтэй ингээл хажууд ирээл ингээл заримдаа ингээд амар хэцүү мэцүү байх үед ингээл хажууд ирж сууж муугаал тэгэл ингээд зүгээр ингээд ганцаархнаа ингээд байгаад баймар үед ингээл юм үзээд байжингууд л ингээл хажууд ирээл ингээл зүгээр ингээд юм ярихгүй ч гэсэн харж мараал. Тэгээ би нэг удаа ингэж зүгээр ингээд ажлаагээ суучсан чинь миний хажууд ир ингээд зүгээр сууцсан байхгүй. Тэгээс чи намайг харж байгаа мó гэдэгс харин би аавыгаа харж байна гэдэг. Тэгээд ингээ аавынхаа ажил нь юм байдаг хгүй би дизайнер мэрэгчлээ. Тэгээд аав нь юм дизайнер ахгүй ингээд зураг зурдаг ингээд юм эвлүүлдэг гэдэгс аа за. Тэгэл хараад суугаалсан нэг юм ярихгүй. Тэгэл би ингээ сүултээ хайхад яхаа мэдэхгүй нь юу хэлэх вэ гэж зөвлөд бодох шиг. Тэгж хагаад нэг юм чи ингэж хажууд л ноутбукээс энэ дээр ингээд энийг ингээ бичиж суучээ гэд би нэг юм шивдэг програм гаргаж өгөөд тэгэнгүүт л манай ABCD бол бүр амар гүнзгий үзээгүй цагаан толгоогоо бол үзээд дуусгацсан ABCD нэг сайн үзээгүй тэгээд минь нөхөө ингээд англиэр энийг ингээд сууж ийн ингээд харж өгөл A үсэг ах мэл A үсэг тэр keyboard дээр дараад B үсэг ах мэл B үсгэн дээр дараад гэдэг тэгээд би ингээд нэг ихний хидэд үсгүүдийг ингээд зааж өгөөд олохгүй байгаа байхгүй ихэндээ ингээд keyboard нэрсээ тэгээд за ийм юмнууд байна гэдэг тэгээд гисэн чинь нэг ингээд хэсэг харж ирсэн ингээд дээр нь дарж үзээд тэгээ би нэг хэсэг ингээд ажилдаа ороод ингээд мартчихчих. Тэгээд ингээд эргээ харсан чи амар хурд юм ингээд бичсэн ингээд шивцэн сууж байгаа чи. Тэгээд амар хурдан сурд юм байна да хөөхт юу нэг. Тэгж тийм ээ тэгээ. Тэр ер нь реакшн ер нь биднээс илүү амар хурдтай аим шигтэй. Тийм л дээ. Одоо нөхдөд чи бүр сайн болж байгаа бүр яг шууд технологид авч өсөж байгаа шүү дээ. Тэгээ би нэгүнээс нэг асуучих гэж бодоод нэгүнээ байна уу? Аав нэмэр юм яриад. Чи тоглож байхдаа аавтайгаа тоглоход ер нь хэр байдаг вэ? Гоё байдаг уу? Аав нь тусалж гин үү? Босгож өгж гин үү? Зүзэн. Тийм үү? За тэгээ чиний хувьд аавын чинь хамгийн гоё зан нь ямар зан бэ? Чи аавынхаа юунд нь хамгийн хайртай вэ? Жаахан микийг нь урах. Аавч. Аавч. Манай нэг ийм байсан нэг багтаа амир их юу гэдэгс гацдаг байсан. За ингээд ярихдаа ингээд амир гацаад тэгээд ингээд тэр мөрнээсээ ч юм ингээд амир ээрж мэрээд тэгээд одоо сүүлийн үед ингээд сургуульд ороод тэгээд бас нэг юм тоглоом тоглоод ч юм ингээд амир харилцаа communication ингээд яваад байгаа болохоор илүү ингээд сайжраад ер нь бол байгаад. Тэгээд тэрэн дээр амир их тоглоом ч юм уу скол анги дээр ингээ хүүхдүүд донд ороод ч юм ингээ амар олон хүчин зүйлээс болоод ер нь ингээ айгүй амар хурдан сайжирч байгаа. Тэрнээс иш багтаа бол ингээл гацаал өгдөрөөл ингээл гэдэгсэн. Нэгүнээ байна уу? Нэгүнээ сонсож байна уу? Сорост болсон болоороо би хичээлээ хийж байгаа. Хичээл нь ямар байна да? Гоё. Найзтай болж гинөө аль хичээл нь хамгийн гоё юм? Хамгийн дуртай хичээл нь юу вэ нэгүнийгийн? Математик. Математик. Математик бодоод заддаг. Монгол хэл бас гоё. Би гоё бичсагаад. Бин камерын зүүн хөтөрийн ордог. Нэгүнээ ер нь ямар тоглоомоор тоглох хамгийн дуртай вэ? Найзуудтайгаа тоглох дуртай юу? Эсвэл аавтайгаа хамт компьютер тоглох дуртай юу? Хамгийн гоё тоглоом нь нэгүнийгээ юу байдаг вэ? Аав хамт тоглож байгаа. Аав хамт. Аавтайгаа тоглоход л ер нь хамгийн гоё гэдэг байна шүү дээ. Аав байхад л ер нь тэгээд тоглоом гоё явах юм биш үү? Нэгүнээ маань айлын том гэсэн үг үү? Тий. Том. Дүүтэй хань тий. Дараа нэг дүүтэй. Манай дүүцэн бол илүүнэ. Ивлүүнэ. Өө за том агаа болсон биш үү тийм ээ? Настя дик.
Тэгнэстэй манай исүнэ. Эрэгтэй дүүтэй болсон байх нь Тэг настай гинэ манай өвлөний тэг настай. Тэг настай. Чи дүүтэйгээ хамт тоглох уу? Том болохоор нь бодох юм уу? Бодох юм уу? За тэгэд сая одоо ингээд 2025 онд бол яалтчгүй одоо энэ e-спортын тийм хувьд эргэлт гихүү одоо энэ Монгол улсад бүр ингээд бүр цойлсон жил байлаа шүү дээ тийм Монголын ард түмэн бол бүгд л e-спорт ялангуяа Монголын залуусаар бол амьсгаллаа. Энэ бас хоёрт маань нэлээд нөлөөсөн бах уу гэж бодож байна. Тэгсээ ер нь тодорхой хэмжээнд нөлөөсөн. Гэхдээ ер нь би бүр Монголц гэдэг ч юм уу бүр өмнөхөө organization энэ байхгүй ийсэн ер нь багаас ер нь үзээд дэмждэг байсан л да. Тэгээд яг сүүлийн үед ингээд бүр ингээд монголч гэ бүүн болоод улс орон даяараа ингээд дэмжээл гингүүтэл ингээд амар олон хүн сонирхоод иргэн тойрныхан бүр олон хүн сонирхоод ирэнгүүт манай хүүд бас бүр амар сонирхолтой санагдал. Тэгээл бэлтгэлээ хийлээ гэдэг нь нэг цаагаараа би монголцод орно гэл тэгээл ингээд нэг хүн амтнд хилээд идэггүй ч гэсэн хаавтаа болол байнга. Би монголцод орно те гэл тэгээл гэхдээ яг энэ e-спорт буюу мэрэгжлийн спортын бас ингээд төрөлд ороод явж e-спорт гэдэг тусдаа тий явж гин. Дээр нь одоо энийг бас мэрэгжлийн түвшинд нь тоглодог цалин одоо нийгэмд одоо үнэлэгдэх статус бол бүр гайхалтай явж штэ. Тэгэхээр энийг хуучин цагт бол бид нэр подолын PC гэж ойлгодог байсан цаг бол аль үшээ бол өнгөрчлөө. Энийг одоо бол бүр ингээд дэлхийн тавцанд гарах тий хүн аж амьдралаа залгуулад явах хүүхдүүд бол энийг мэрэгжлийн түвшинд одоо тоглох боломжтой ингэснээрээ бол өөрийнхөө амьдралын балтгаан бүр болох юм боломжтой юм байна гэдгийг л харчлаа л да тийм. Тэгэхээр энэ тал дээр та бас юу гэж харж байгаа вэ? Маш олон залуучууд бол одоо бас тоглоод эхэлчлээ. Нэлийн бас энэ давлгаа нь явж байгаа юм шиг харагдаж байна. Би бол ингээд яг хуучин стожик нэг подолон PC гэдгээс нь ер нь бол ингээд тоглоол ингээд өссөн. Тэгээд яг ингээд одоо ингээд харангуут амар боломжтой болсон. Хуучин бол ингээл аав ээжүүд ингээл хориглол өвөө эмнэр хориглол энэ бол PC бол болохгүй. Чи галз уран донтно гэл тэгдэг байсан. Тэнгүүт л одоо ингээл шал өөр төвшөнд ингээ хүрчээд шít. Гэхдээ шал өөр төвшөнд гэж байгаа маань ингээд энэ олон мянган хүүхдүүд ингээл бүр ингээл биел яг ингээд ална гэл бүгдээр ингээл ороод ингээ явах биш. Угаасаа авьяас хүүхдүүд ингээл ялгараал гараад ирдэг. Манай хүүч гэсэн ингээд ирээдүйд одоо энэ багасаа тоглож олё гэд ирээдүйд мэрэгжлийн тамирчин болно гэдэгт би бас нэг амар бүр итгэлгүй л байна. Яг тэгвэл өөрөө ингээл явж байгаа л сонирхлоор угаасаа үнэхээр сайн боддог байх юм бол үнэхээр сайн реакшнтэй, үнэхээр сайн мэдлэгтэй энэ талаараа илүү их ингээд судалгаа хийгээд өөрөө эндээ хоббитэй байгаа дангаад сайн буудлаа гэдэг энэ чинь ингээд мэрэгжлийн тамирчин болчихно гэсэн үг биш шүү дээ. Өөр энэ дээр ингээд судлаад нарийн ширэн бичлэгүүдийг үзээд ингээд яг мэрэгжлийн төвшин буюу ядаж анхан шатны ингээд хэрэгцээнд ингээд тактикуудыг хувилбаруудыг ингээд бэлддэг болчих юм бол тэр үед нь би яг за миний хүн нэрээ ер нь нэлийн боломжтой юм биш үү гэд харж байгаа л бэлдээл ингээл явуулна гэхээс шиг ингээл зүгээр ингээл одоо багасаа бууддаг байлаа гэд миний хүү мэрэгжлийн тамирчин болчихгүй тодорхой юм чинь тэгээд босод хүүхдүүд жишээ ингээд баг л бас л ижлэх юм бах ингээл угаасаа л ялхааг ингээл хэсэнгээл явж байгаа л үеийнхэн хүүхдүүд унтасаа хандш ингээл ялгараал амар буудаал гараад ирэнгүүт л угаасаа өсөөгөө босод одоо багууд ч юм уу скаутууд ч юм уу ингээл хараалаа энэ хүүхд мундаг юм байна энэ тэмцээнд энэ хүүхд ингэж оролцож байсан ингээл хараал. Яг үнэ. Энэ дээр бас нэг зүйлийг нэмж асуумаар байна л да. Яг тантай бол санал нийлж байна. Хүн болгон яг мэрэгжлийн тавцанд гараад мэрэгжлийн тамирчин болох хэцүү. Гэхдээ нөгөө талдаа компьютер тоглоод, за CS тоглоод тийм өөрт авж байгаа тэр давуу талууд бас юу байдаг юм болоо тийм. Хэдий мэрэгжлийн тамирчин болохгүй ч гэсэн тухайд одоо амьдралд одоо гарч байх, өөрт одоо өөрчлөгддөг тийм одоо чадварын скиллүүд юу байдаг бол магадгүй одоо багаар хамтрах ч гэдэг юм уу тийм нууцхан ярихад. Тий. Ер нь бол нэгдүгürt бол яг таны хэлсэнчлэн сайн нэг багийн тоглогч байх. Ер нь багийн тоглогч байх гэдгийг амар өөрийнхөө үр хөрөөлийг айгуусан ойлгодог байх. Энэ хэмжээнд бол энэ бол хамгийн давуу скил нь. Тэгээд нөгөө мультитаскинг буюу олон юмыг зэрэг хийх гэдэг ч юм эсвэл нөгөө реакшн хурдан гарах одоо хурдан шууд юу хариу үйлдэл үзүүлэх. Тиймэрхүү зүйлүүд дээр айгуух сайжирдаг. Манай үе жишээхэд одоо маусныг дарах гэдэг ч юм уу маус хоёр дарах гэдэг ч юм ийм кликний хурд надаас илүү хав илүү би ингээд нэг тест хийж үзчихсэн байхгүй ингээд за ингээд би чинь хүмүүс ингээд хөгшрөхөөр ингээд яагаад гэдэг 30 гарахаараа л ер нь ингээд реакшн удаан болчдаг гэл мэрэгжлийн тамирчидсан гэл би хүмүүс болдог гэд би тэгээд тэрийг ингээд бодож байгаа за ер нь яг яад юм ингээд тестлж үзье гэж бодоод нэг ийм вебсайт руу оронгуудлаа ингээд ногоон гарах юм бол дарна улаан байх юм бол дарахгүй гэд
Тэгээ ногоон гарангуутал хин хамгийн хурдан дарж байгааг ингээд тестэлдэг секундтэй ойлгор хэмждэг. Тэгээд би ингээд эхэлж өөрөө суугаал ингээд ногоон гарангуутал ингээд дарангуутал минийх чи хэдтэй байлаа. Тэгээд дараа нэг үнийг суулгаад ингээд даруулсан чинь нэг үнэ надад сав илүү юм чи. Тэгээ би за нэг удаа даал юм зүгээр аз гэдэг ч юм иймэрхэн байх гэж таад 2 3 удаа ингээд тестлээд үзсэн чинь угаасаа л надаас илүү байгаа юм чи. Тэгэхээр ингээд маус дарах марах юм реакшн иймэрхэнүүд ингээд хав илүү байгаа байхгүй хүүхдүүд. Бас сонирхолтой туршилт хийсэн байна тийм ээ. Мөн бас үзэгчдээс бас нэгэн болон таава хоёрт бас ямар хөө сэтгэлдлүүд ирж ийн гой сэтгэлдлүүдээс байл бас бидэнтэй болцож. Ер нь бол манай хүүд зорилсон сэтгэлдлүүд бол амар ихэд тэгэхээр нь бол ингээд тоод юм шиг ингээд нэг үнэ мундаг байна. Дараагийн синзүү байна, дараагийн донко байна гэл синзүү project гэл хүмүүс одоо ингээд синзүүг мундаг үздэг болохоор синзүүг яагаад. Би айлт хүн явж байгаад амар аймнууд болж байгаа бууж ичж байгаад бэлэг өгч байгаад нэрээ. Нэг юм ярмаар санагдсан юм байна. Нэг цагаан сарын манай хүүд энэ жил нэг цагаан сар амар гоё таалагдсан. Яг нэг утга учрыг нь ойлгоод тийм тэгээ нэг хамгийн гоё нэг хүмүүс бэлэг залгсан байна тий. Бууз ицсэн байна. Манай хүмүүс нэг гадуур гарах марах гэдэг ч юм уу гадагшаа гарах нэг бас амар дургу жишээгээд цагаан сар болж байгаад чи Уцаагаад боо уцаагаад амар аймнууд болж байгаад бэлэг уцаагаад нэрээ. Тийм штэ. Аюу гой бэлэг авсан штэ. Нэгүнийгээ авсан хамгийн гой бэлэг нь юу исэн бэ нэгүнээ? Жишээд худаас. За. Зөнөөжлээд. Шоколад. Айт хүн явдаад. Хүзэр өгсөн юм уу? Шоколад. Үгүй шоколад л ирнэ хөвчлөө гэсэн. Хүзэр арай өгөө тийм төгөд. Шоколад хүзэр гэж сонсогдоод. Тэгээ цагаан сар ер нь бол энэ жил миний хувьд амар таалагдсан. Тэгээ гэрээсээ гарах дургу хүн чинь айл хэлтэй очи ямар байна вэ гэдэг. Бодит л та. Дараагийн айл хийзээвэ гэдэг. Дараагийн айл хийзээвэ гэл аав ээжээгээ 50 суулгах гэж. Йоо. Хэдүүлээ хамтдаа нэг гоё нэгүнийгийнхаа та хоёрынхаа бас бичлэгийг үзье гэж манай продюсер хэлж байна. Тэгээд үзэгчд маань бас хамтдаа үзцгээе. Тий. Сонсож байна гэсэн чинь. Сонсохгүй байна. Яг үндэ сонсоод байгаа. Би нэг өөр шүү бодож шүү. Зөнөө бичлэл байгаа ми. Зөндөө бичлэг байгаа гэж байна. Саяных юу тоглож байсан бэ? Саяных контр. Battlefield. Контр бас Battlefield тоглолдог. Battlefield би зоолчаас хардаа. Тийм үү. Өөр гоё бичлэг байна уу? Battlefield тоглож байгааг нь хардаа гэнэ. Battlefield тоглож байгааг хардаа гинэ тий. Танаа ангийнхан чинь чиний бичлэгийг харж уу нэгүнэ? Харж байгаа. Юу гэж юм чамааг? Гоё яана л гэдэг нь. Бас багшчин харж байгаа. Бас багш нь харж байгаа гинэ. Багш нь юу гэж юм? Контр зоолж байна гэжтэй. Контр тоглож байна. Багштай өнөөдөр нэвтрүүлэх дарлаа багшаа гэж хэл авсан. Battlefield зоолж байгаа. Тэр бичлэгийг тавиад өгч гэж байна. Тийм. Нөгөө нэг Battlefield юу лээ? Battlefield тоглож байгаа бичлэг тавиад өгөөч гинэ. Гинэгээд доош тэгж дамжуулаад. Battlefield тоглож байгаа бичлэгийг тавиад өгөөч ээ. Гэж шүү. Чи бас хармаар байгаа маа тийм ээ. Battlefield би зоолж байгаа. Ер нь хичээл их бас юу вэ нөө? Одоо чи нэгдүгээр анги гэхээр бас л жоохон. Зөнөө бичлэг бага Battlefield зоолж контент зоолж байгаа үүр зоолон өөр тоглоомны амар олон бичлэг байгаа гинэ. Би нэг ингэдэг байхгүй нэг бичлэгээ хийчихэл
өөрөө ингээл эдитлэл ингээл гаргаал тэгээд тэрнээс өмнө нэг нь харуулаад ийм бичлэг аав нь одоо оруулах чинь шүү гэл. Тэгэл өөрөө тэднийг хараал инээгээл одоо шинэ саяны бичлэгээ харангуйтлаа амар хэнийгээл. Тэгэл битэр чинь нэг бичлэгээ оруулахаас өмнө өөртөө баг 7-8 үзэн шүү дээ. Тэгэл хараал инээгээл. Аха. Яг ингээ хамтдаа тоглоод хамтдаа бичлэг хийгээд байж байгаа нь тойрын бас яг энэ аав хүү хоёрын тий харилцаанд бас их гоё яг үгээр хэлж боломгүй тийм гоё мэдрэмжүүдийг өгдөг байх та. Таны яг тэгдэг. Ер нь бол яг би багасаа ингэж хүсэж ингэж ясан зүйл болохоор амар гоё. Яг ингээд нэг тэндээс авч байгаа мэдрэмж нь яг nostalgic үгээр хэлшгүй нэг тийм гоё мэдрэмж байдаг. Сүүлийн үед тэгээд бас ээж нь бас орж ирээд ээжтэйгээс хамт тоглоод одоо жишээхэд битэр чинь ингээл анх бичлэг хийгээл ингээл гоотл чинь яг ингээд нэг хэмжүүр гэж тавих юм бол үзэл дээрээ ингээл хэмжүүл тавьчин гоотл битэр их чинь ингээл нэг 70-80 мянга ч юм уу ингээл үзэл хамгийн дээдэлтэй нэг 7-800 мянга ч юм уу. Тэнгүүд л тэр чинь ингээд амар олон бичлэгүүд дундаас байгаа шүү дээ. Тэнгүүд л ээжтэйгээ ингээл нэг бичлэг хийгээл тэнгүүд тэр нь шууд 400-500 мянга болоод дараагийнхан бичлэг шууд ингээл амар өндөр үзэлцтэй тэнгүүд л ингээд ээжтэйгээ хамт ингээд хийж байгаа бичлэгүүд нь хүмүүс амар их үзэх дуртай байдаг. Тэ хийж байгаа. Бүгдээрээ бичлэг байгаа штэ нэрээ. Тийм штэ. Айгүй их олон бичлэг байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа шүү гэн тийм үү? Жагаад хартаа. Хартаа гинэ. Зөндөө бичлэгүүд юм. За одоо тийг харъя. Аха. 나좀 비슷해. Битэр чинь энэ яг юу болчихоо тайлбарлал. хоёр wingman шүү дээ. Нэг counter дотор нэг юм модууд байдаг байхгүй wingman мод гэдэг. Тэрийг тоглож байгаа. Битэр их хвчлээ нь ер нь 2 эсрэг 2-оор тоглодог. Бэс дүнөө би бичсэн байгаа. Тэрийг л үзүүлэх гээд. Яг үзүүлэхгүй counter гэдэг. Бэс өөр толон бүдээ. Битэр чинь ингэнэ нэг аккаунт нэг шинэ аккаунтлахаар шинэ хүмүүс орж ирнэ. Тэгээл ингээд арай нэг жоохон муу боддог ч хүмүүстэй таарч байгаа битэр чи аалж өгнө. Тэгээ сайн таардаг хүмүүс таарч мал. Яа, хэвээ мон амар хүмүүс байна тий. Тэгээ барахгүй тэгээ хоёлаа зэрэг алуулж байгаа юм чи. Нэгүнээ ч болохгүй би ч болохгүй. Хоёлаа алуулж байгаа. За байли хоёлаа эндээс гарыг. Хоёрын манаас яг ингээд ярьсан чи айгу хөөрхөн юу гэм бичлэгэн дээр ороогүй тийм гой хөвчлөлтөө бас тохиолдсон зүйлүүд байна уу? Би яг бичлэгэн дээр оруулаагүй мөртлөөсөө үнэхээр тэр үед хөвчлөлтөө гоё байсан ч гэдэг. Тийм. Яад ш нэг бичлэгэн дээр оруулаагүй юмнууд бол айгүй хөвцөндөө байгаа. Тийм. Нэг катлал явчихж байгаа болохоор. Их хөвчлэн нэгүнээ маань яа гэдэг нэг хүнд алуулчаараа ингээд яа гэдэг амар ойрлдог. Нэг юу өөрийнхөө реакшн амар гаргадаг. Тэгэл яа гэж ойрлонгол зарим хүмүүс чинь ингээд яа чих гэл нэг үзэж мүзэр тиймэрхүүс хүмүүсэд нь оруулах. Эсвэл нэг би нөгөө эдитлээ дууг нь амар багасгачих юм бол нэг тийм нэг юм сонин өхмөл дүрсэн гэ орчих гэдэг. Тэгэнгүүт л тиймэрхүү нэг юм амар ойрлж байгаа нүдэн нэр нь хөвчлээсдэг. Тэд нар дээр нь би яа энийг оруулж бас амар та гэж. Ээжтэйгээ тоглохдоо ер нь бол амар их бүр илүү хэрэг. Бэст нүгүцэн бол зүнүүд олон байгаа. Батл бэлдэл харуулчих гэдэг зүйл шүү дээ. Тийм ээ тий. Өөр золом заагаад хартаа. За тэгээ Battlefield-ийг нь харъя да. За одоо харъя нэг үнэ. За энэ мөн үү Battlefield? За мөн гэж байна. Яа, заава туслаарай. Доор захад байгаа. Бас бэст лоолан бэстдэг юм бэстэй. Зээжээд юм бичсэг зээжээд
Жигсаагт хартай. Аха. За тэгэхээр тойрын маань бичлэгийг үзэх одоо хүсэлтэй хүмүүс байх юм бол тойр маань ер нь аль одоо платформ дээр илүү төлхөө одоо бичлэгүүдэд оруулдаг вэ? Тэр мэдхгүй бас хүмүүс гэж магадгүй тийм ээ. Эхэндээ Instagram дээр явдаг гэсэн. Instagram дээр илүү төлхөө оруулдаг байж байгаа. Сүүлд за Facebook руу бас оруулаад ингээд хамтд нь явуулвал их зүгээр юм байна гэдэг. Тэгээдсэн анхандаа ер нь нэг Battlefield тоглоомоос хамаарат ямар хүмүүс үзэх нь гэдэг бас нэг сегмент нь гэх юм уу өөр идэг. Одоо жишээ нь Battlefield тоглоод дөнгөж гарч явах үед нэг гэх юм бол одоо жишээ нь битээрээ Battlefield-ийн анхны бичлэгүүд өөр олон хүнд төрсэн бичлэгүүд гэх юм бол ингээд дөнгөж төрөө хэлжсэн нэгээ босгоод ингээд тэр бичлэг гадныхын тэгээд нэг бэт оцорхом хөөе игцэн мос жижиг бүх гарчаад бэрот заагаад том бүх гарчаад тийм нэг дөнгөж эхлэнгүүтлээ нэг жижиг гар буудаг тэгээд байранд гашинд оронгууд том бооноор байдаг гэх нэг онгоц нийлжээд буужгаад зихжээд хүн бэлтцэг бас бэлтцээд зосон байгаад за гайд өгч штэ ингэдэг гэдэг. За бэшин зүрнөө буага. За ойлголоо. За Battlefield тоглох хүмүүс бол хинт өгч штэ ингэдэг гэдэг. Онгоцн бол бүү нүч байгаа. Аха. Исмонг наачин завцсан бол дээрээ нийлжээд доо завцсан бол прогрет буужаа занг зүйлсөрөө дишчаад бэжик. За бас болж ирдэм биш үү? Би сая ярианаас нь ойлгочлаа. Бэжик. Машин бүү дээр заагаас бэжик. Байлцдаг бахан. Ер нь PUBG-тэй ажиллах юм тий. Battlefield нь л ер нь төстэй шүү. За тэгээд манай Battlefield-ыг тоглож байгаа хүүхдүүд манай нэгэн зөвлөгөө өглөө. Дишчаад бэлт заагаад дишчаад наач зү харахгүй. За хоёлаа дараа нь гэрте очиж тийм бичлэгүүдэд зөндөө оруулж харуулъя тий. Тойр маань өөр бас ямар одоо сонирхол хоббитой байна тий. Хамтдаа цагийг өнгөрүүлдэг. Юм Нэг яриад эхэлчихсэн. Зогсохгүй байна тий. За. Өөр сонирхол гэвэл юу байдаг битэр нэг бас ойрхон бас их юу авч байгаа, заал авч байгаа сагт болдог. Бас бүр өмнө нь тоглож моголохоос бүр өмнө ингээд гэр бүлийнхэнтэйгээ ингээд ах эгч нартайгаа нийлээд хүүхдүүдээр бас заал авдаг. Манай бас ер нь сагс максанд бас амар сонирхолтой тийм. Ер нь бол сонирхолтой юм хандшгүй гараал дээр зарим нэг юмнуудын хүсээгүй юмнуудын нэг хийх хэрэггүй би ингэхгүй гэж амар шууд өөрийгөө илэрхийлждэг. Тэгээ нэг сагс макс тоглоё, заал авъя гэлдэг, бөмбөг тоглоё гэлдэг ингүүт амар дуртай. Тэгээ хой гэл. Аха. Яг таны яран дээрээс сонсоод байхад та бол хүүхдээ айгүй их юм цаг хугацааг college time гэж ярьдаг болчихчлээ. Сүүлд чанартай цагийг гаргадаг юм шиг анзаарэгдэж байна л да. Тэгэхээр энэ ялангуяа аав хүн тий эрэгтэй хүүхэдтэй чанартай цагийг гаргаж тухайн хүүхдийнхаа юунд дуртай, юунд дургүйг нь мэддэг болцсон биз дээ. Одоо жишээ нь тим юм тоглоё, ингээд тийхээр дургүй байдгаа гэж юм тий. Дуртай юм нь юм байна гэж юм. Тэгэхээр энэ нь одоо ирээдүйд ямар үр өгөөжтэй, ямар одоо хүүхдийн зан төлөвч гэдэг юм уу маш хэрэгтэй гэж боддог бай таны хувьд тийм байшээстэй жигчаад юм бичлэг завцсан байгаа дүнүү үүд олон үрцүүлсэн зөндөө олон бичлэг байгаа л өөрийгөө л рекламдаад тавьчихсан. Тэр байлцдаг юм хартай. За харж байгаа шүү нэг үнэ. Энэ агаа энэ тэр дэлгэцэн дээр яг зөндөө олон дэлгэцэн дээр үжээд байгаа байхгүй юу? Энэ чинь байгаад байгаа шүү заяа. Би ингэдэг ус ер нь яг ингээд бага үед нь ээж нь аяг цаг зарцуулдаг ус ээж нь ер нь бол одоо жишээ ингээд манай бага үдэр ч гэсэн одоо ингээд ээж нь илүү цаг зарцуулдаг. Тэгээд том болоод ирсэн ч угаасаа ингээд өөр ирэхгүй ингээд л надтай харилцаа нь илүү хийхсээл. Тэгээл ингээл одоо асууж байгаа юмуд нэгсгээл энэ яагаад юм бол гэдэг юмуд амар ихсээл. Яг тэгээд одоо ер нь том болоод 4 5 наснаас нь эхлээл одоо энэ 5 6 насны мастаа дээрээс нь илүү их би ингээд харилцаад ингээд явж байгаа. Тэгээд илүү их одоо жишээ нь одоо тоглох гэдэг ч юм уу эсвэл заал гадуур гарахтаа надтай илүү их явдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар надтай илүү их цагийг хугацаа өнгөрөөд том болоод надад ч ихсэн илүү их хантай болоод одоо жишээгээд би ингээд хүүхдтэй цаг
гаргана гэхээс илүү манай хүүхд баг надад цаг гаргаад байгаа юм шиг заримдаа ингээд илүү их надтай ингээд байхаар ингээд илүү гоё байгаад л надад илүү хүртэл ингээд тэр мэдэрмж нь илүү их ингээд гоё байдаг. Хүүтэйгээ ингээд байгаал тоглоол эсвэл хамт юм готлээ. Суралт а э и о 주는 옷을 고치선 배 일제 주는 옷을 우리 이 үсгнүүд хэлээ тий. 이 гоё шүлэг байна уу? Нэгүнэ гоё шүлэг дуу чи 70-50-ыг нь илрүүлвэл. 저 호텔은 비가 카메라인. 비 카메라인 버스 나 함도 사가지 하얀 넥터스 고로 닉 하얀 고로 저자가지 지자가지 자스 히자가지 안시신 자스 히자가지 지자가지 저혼 저자가지 버스자가지 지자 주 호텔인 버스 저스틱 저자가지 지지гэж зараас бүтэлдэг юм зарцаар бүтэлдэг зигзагаж зонцаад хилцаагаж зигдэг зон хоолойрын би камераа бүхэл хичээлийнх нь нөгөө процесс юу болдог юмнуудаа ярьж өгöd нь шүү дээ. Амар хуучилж шүү дээ зүгээр амгаалаад. Бүр орчуулга ихтэй болж эхэлж шүү. Тэгэх юм ярихаараа би яг ойлгох гэж явж байгаад ойлгох болж эхэллээ. Чихэр байцаад юмиг харсан нүэ. Харсан гинэ. Хоёр агаа нөө ер нь тэр дэлгэцнүүд дээр ингээд үзээд байгаа хгүй хоёулын бичлэгийг. Нэгөө манд цэцэрлэгтэй юм уу эсвэл сургуульда нэгүнэ байна уу гэдэг шиг. Нэгүнэ. Би суралт. Аха тий. Гой шүлэг юм уу дуу байна уу? Нэг чамайг сонсъё доо нэгүнэ нөхөд. Дуу дуулдгоо. Манай хөхт юу бүжигэндээ амир авъя. Тийм үү. Бүжиг сая нөгөө үсгэлэн баяр нь болоод тэгээд битээр ингээ нөгөө бас ингээ үсгэлэн баяраар чинь нөгөө ямар үсэг болсноо юугаа яд штэ. Жигтэй үсгэлэн баяр болоод бүтээрээ зүүн хүчээр бүжиг бүтлээд жигтэйгаж бүжиг баалтын хи бүттэйгаж доо өгчмийнхаа багшин зааж өгсөн гэх үжигийнхэн багш нь. Тэгээд нэгүнээ одоо ингэмээр байна. Чамаг найзууд нь за ялангуяа ээж нь дүүн үзэж байгаа, таньдаг хүмүүс нь үзэж байгаа. Чи нэг хөөхөн сайн уу гэд мэдчилгээ твшүүлэх үү? Улаан чихэр байлцаа. Улаан чихэртэй бичлэгээ үзүүлчмээр. Нөгөө юм л яриад нөгөө тэр улаан чихэртэй бичлэг нь байна уу? Хэцүүдлээ шүү. Тэг нэг улаан чихэртэй бичлэг байна уу? Нэгүнэ. Бичлэгийг минь нөхөө үзүүлсэн байхгүй цаана одоо ингээд энэ хоёлыг ингээд энэ дэлгэцээр нэхэд өөр хүмүүс ингээд үзэж байгаа тэрэн дээр ингээд харуулсан байхгүй юу. Тэгээд тэр улаан цэгэртэй бичлэгийг Battlefield-тэй бичлэгийг минь нөхөө үзүүлсэн байхгүй юу. Заад өөр доосон бас байгаа штэ. Өөр доосон. Тий. Өөр зацабу гартагаад тий тэднийг бас үзүүлсэн байхгүй юу минь нөхөө. Жигтэй ийм юм үзсэн бай. За тэр бүх бичлэгүүдийн минийхөө нэгүнэ. Тэр бүх бичлэгүүдийн энэ агаа ань хоёр нь ингээд тэр нөгөө телевизэр дээр одоо тэр нэг дэлгэц байгааз хоёулагийнх шиг ийм дэлгэцэн дээрээ бас ингээд гаргуулад үзүүлсэн байхгүй юу. Тэг үзээд байгаа байхгүй юу. Тэгээд чиний бичлэгүүдийг чи мэдээд ингээд чамтай яриад байгаа байхгүй агаа ань хоёр нь. За таны хувьд нэг эцэг эхчүүдэд бас бяцхан зөвлөгөө өгөөд хэдүүлээ бас өнөөдрийн ярилцлагыг өндөрлөе тий. Ер нь хүүхдэд цаг зарцуулснаар таны хувьд өөрчлөлтүүд юу гарсан бэ? Хүүхдэд гарч байгаа, танд гарч байгаас өөрчлөлтүүд бид яагаад хүүхдийнхээ дуртай дургүй зүйлийг оролдуулж үзээд илүү тэр хүүхдүүдийг танин мэдэх хэрэгтэй юм тий. Зарим эцэг эхчүүд хүсэжсэн ч магадгүй цаг хугацаа нь бол гардаггүй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүст бас сайхан зөвлөгөө өгөөд өөрийнхөө сэтгэлийг хуваалцах гэж бодож байна. Зэгтэйгээ дүүд болсон байгаа штэ. Өөр тоглоомод минийхөө харцаарцсан. Зөндөө тоглоомод байгаа даа. Зөндөө тоглоом. Тий. Тэгээд анх нь харцсан байгаа шүү. Тий, харцсан.
Яг нэг амар зөвлөгөө гэдэг нэг амар өндөрлөх дээрээс гэдэг шиг нэг амар сүртэй зөвлөгөө нэг байхгүй. Ер нь бол илүү их хүүхдүүдтэйгээ цагийг зарцуулаад тэгээд түрүүний хэлсэнчлэн цаг зарцуулах гэдэг ингүүт надтай баг илүү их цаг зарцуулдаг том болоод ийм барайж нийсдэг мүдэг миний гон нэг яг нэг өөрөө нэг фин ингээ сатрал нэг орчноо танаа мэдсэн тэг ингүүт амар юм ярих хүслэн дөрөөл комфорт зонд орчлоо шүү. Тийм. Илүү тогтоолоод ирсэн чинь юм ярих хүсэл гарч ирэл. Тийм ээ. Нэгүнэ чамайг дагдсан шүү, хөөрхөн шүү гэсэн комент ирсэн байна. Нэ хөөлхөн юм бэ гэж байна. Үзээ да тэр улаан цэнхэртэй гинэ. Тэгэхээр аавгүй хоёрт амжилт хөөрхөн байгаа шүү гэд маш олон гой комментууд манай үзэгчдээс ирсэн байна. Хоёрын маань дэмжигчд болтой. Тэгээд сайн нөгөө сошиал хуудсыг хэдүүлээ ярьж ирсэн тий. Тэгэхээр яг одоо энэ улаан цэнхрийг үзхийг хүсэх юм болоод ямар одоо сошиал хаягтай байна манай хоёр. Бид тэр Dad and Son CS2 гэдэг тийм нэртэй хаягтай. Тийм. Instagram нь болохоор зүгээр нэгүн гэдэг. Анхандаа зүгээр нэгүнийгийн өөрт нь хувьд нь аккаунт нээж байгаа нэг мэдсэн бичлэг оруулсан чинь их хүн тэгэл яваад. Болоо заажуулаад өөрөө шийдээд жижигнаад хүн зүйлчээд эмч хүн нэвжээд энэ над энэ юмыг зулсан мос бабасгүй гарчаад удаа гарчаад юм эмч хүн нэг тусастаар байлтай тэгээ эмч хүн нэг ямар юм хэрэгэлдэг тэр тухайн л ярьж өгөөд. Хоёрын маань YouTube болохоор YouTube болохоор яг ижлэхэн дайдан сонсээс зүгээр. Энэ нөгөө Facebook дээр байгаа cover зураг нь ясаа хүрх юм бэ? Миний дэлгэцэг хуалцаад өгөөч тий. Аав хүү хоёрын яг ингээ гараа high five өгч байгаа тий. Гараа зогч байгаа. Тэр Монголын бас юм зураг. Бөөдөс юм гарчаад газ зэгцээс бүдэрэг гарчаад засуу юм гарчаад зэгцээс энч юм гарчаад зэгцээс бүдэрэг байж гэхдээ. Тийм. Үгүй өөр хүн суулцаад тоглоомныхын тухай нэг Battlefield-ийн тухай. Их Battlefield-тэй л их дуртай энэ да тийм. Battlefield-тэй. За тэгээд Battlefield бид тэр чинь бас хүмүүсийн хүү гэх амнаа. Бүдэрэг тоосон За аав нь одоо Battlefield-ийн тухай хүмүүст яриад өгчээ зөө. Ягаад Battlefield-тэй хойлоо болцсон гэд тий. Ягаад тэрийг яриад өгчээ заа юу Battlefield-ийн тухай. Battlefield-тэй бид тэр ихэндээ тоглож байгаа. Тэгээ сүүлдээ нөгөө хүмүүс хитрхи их нэг яг бодит аллаа маллаа гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудтай байгаад байна гэд. Тэгээд ингүүтэл за бас нэрэж тийм юм уу та гэл. Тэгэл ер нь бол Battlefield аяг их болцсон. Тэгээ одоо сүүл үед одоо нэг оруулаагүй бичлэгнүүд бас бид эрт бас зөндөө байгаа. Тэнгүүтэл илүү их нэг юм нэг хоёлоо цугтаа яваа даалгавар биелүүлдэг тийм нэг одоо нэг юм илүү нэг 50 тоглоомод гэх юм уу тиймэрхүү юмнууд бас их ингээ айгүйх тоглоод байгаа. Тэд нэртэй ч гэсэн ингээ тэр дээр явал илүү их нэг реакшн гарангуут илүү хөөрхөн байгаад байгаа ч юм уу. Тиймэрхүү юмнууд бас байгаад байгаа. Тэгээ манай хүүхч юм бас яг нөгөө хилээгүй зүйл гэдэг юм бол манай хүүхч юмс ингээд хүмүүст ямар их тоглолт ингээд тэрэн дээр нь л хүмүүст сайн ойлгоод өгөрөө л гэж хүсмээр байгаа нэг тэгэж их бол амар их тоглолтгүй шүү. 7 хоногт баг 2 өдөр 30 минут нэг туухтаа 30 минутаар тоглолол их юм байдаг. Тэгээд өөрөө ч бас угаасаа нэг амар хүсээд байдаггүй. Тэнгүүт хүмүүс нөгөө өдөр болгон бичлэг оруулаад байгаа юм гол. Өдөр болгон л тоглолттой миний наяр баг донтлоо штэ. Хүүхч чинь галзууллаа штэ гэж хүмүүс тэгээд би дэрийг нь хараад заримдаа ингээл ихэндээ бүр ингээл яагаад ингээд сүүлдээ цаа нэр өдөр болгон бичлэг оруулаад болохоор хүмүүс ингээд хэлэх юм дээ. Ямар сандал манай ихч хүүхдийн бодолт гих солиоч гэх. Яг нөгөө 7 хоногт 2 удаа тоглож байгаа. Тэгээд тухайн үед тоглож байгаа бичлэгийг маш олон удаа ингээд тастаад авчдаг. Тоглож байгаа явцгаа бичлэгийг тастаад. Нэг удаа тоглохдоо л ингээл 30 минут тоглолчин гуталчин тэр чинь ингээд тэндээс ингээд 20 30 худалчин баг 20 бичлэг гарчиж байгаа юм чинь нөгөө 20 бичлэг чинь баг 2-7 хоног оруулж штэ. Гэхдээ нөгөө талаараа донтлоочтой гэдэг жоохон сөрөг комментууд байгаа ч гэсэн бас гоё комментуудыг аваад хоёрын маань сэтгэл их гоё болдог байх та. Ер нь тэдний талаар яриач тий. Тийм комментууд ер нь бол илүү хүншин тэгээд ихэвчлэн бүгдэн дээр нь хариу reply хийх хичээдэг. Тэгээ заримдаг юмнууд амар олон коммент ирэхээр хаягдчихдаг. Тэгээ аль болох нөгөө бит хоёрыг дэмжиж байгаа, бит хоёрыг ингээд үзэж байгаа хүмүүст аль болох бүгдэнд нь хамт байгаа шүү, цуг байгаа шүү, бүх юмнууд нь харж байгаа шүү гэдэг үүднээс реакшн дарах ч юм уу, reply хийх ч юм уу юмуд байдаг. Тэгээд яг бүх бичиж байгаа хүмүүстээ бүгдээрэнд нь баярлаа. Сөрөгч бай, сөрөг биш ч бай, эрэгч бай бүгдэнд нь баярлаа. Тэгээ аль болох бүгдийг хараад тэгэл сөрөг комментуудад бол тэгэл хараал алгасаал заримдаа бүр ингээд хүүхдүүд
амар их одоо нэг хараал хэлэх ч юм уу тиймэрхүү зүйлүүдээр ороод. Тэднийг нь бол тэгээс заах нөх юм тоохгүй хорой хаагаал бандал дэлийдлээ ш тэгээл яваад ш. Манай угаасаа өөрөө яванда том одоо ч ингээ уншаад хэлсэн, уншаад сурцсан тэгээл. Ингээл хаа заримдаа бүгдээд нь харалаа. Энэ ингэж юм тэгээл. Ерхий. Маш сонирхолтой. Тоор маань ирээдүйд бас яг энэ ярилцлагаа үзээд тий бас хэдэн жилийн дараа их гоё байх дурсамж бүтээх болов гэж бодож байна. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Нэг хүний аавда хандаад гоё үг хэлэх үү? Аавда хайртай шүү гэд. Аавда хайртай юм уу? За тэгвэл та сайхан хүүдээ хандаад бас хэлж өгөө. Тэгээд гурлаад дөрүлээ нэвтрүүлэх юм юу бай тээ ярилцлага. За тэгээд урьж оролцуулсан юм баярлаа. Тэгээд бас хүүдээ болон гэр бүлдээ, их нэртэй, баг хүүдээ бүгдээрэнд нь хайртай шүү. Тэгээд яг ер нь бол хамгийн гол битэрий ч одоо ингээл нэг бичлэг оруулах энэ юмнуудыг хийхэд бол ард бол яг ингээд дэмжиж идэг хүмүүс манай эхнэр маань байгаа. Тэгээд эхнэртэй бас баярлаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Ямар хөрх юм бэ? За тэгээд манад өнөөдөр оролцсон аав хүү хоёр байлаа. Тэгээд мөнх эрдэн болон аав мөнх эрдэн болон геймер буюу одоо тоглогч хүү нэгэн байлаа. Хоёртаа ирээдүйн ажил ус бүх зүйлд нь амжилт төсөй сурлага хөдөлмөрт нь нэрүүлэх тий. За сайн үгсээ. Баярлалаа нэг үнэ. Баярлалаа нэг үнэ. Баяртай. Баяртай. За дөрүлээ зураг авахулчих.